Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 14-р хэсэг. Өөдөөсөн салхи сүхтэл үлээхэд доржийн дотор уужрах шиг болов. Миний ингэж уурлаж бухимддаг нь юу билээ? Цэрмаа юу гинэ? Нэрээ би чинь ажил гэж шогшоод эхнэр хүүхдэд төдийл хайхархан болсон байна шүү. Хандыга нял хүүхдтэй норхоод өдөржин гэрийн бараа харахгүй байж түүнтэй тунирхаж байгаа мó. Иш үндэсгүй уурлах нь ч юу? Базар надаас дээр гэв. Үнэнтэй надаас илүү ухаан зарж эдэнд тус болсон шүү дээ. Цэрмаа түүний уран гой үгэнд хууртаж эд бараа идэж уух юм сэмхэн залгуулад байгаад нь автаж байгаа бизээ. За яхав. Өөрөө л мэдчихтэй. Би хориглоод нэгэнт дийлэхгүй юм байна. За байц. Одоо хайчих. Хамтын маань уур амархан гардагсан. Хари гэж бодоод гэр өдөө иргэснэ. Цэрмаа хараагүй байгаа бол яаж түүний нүрийг харах уу гэж санаад буцаад алхлаа. Салхи хүчтэй хөдлөн хормоо хотос хийсгэн заримдаа амьсгалд авчдуулна. Өвлийн ихэнх сар бэлдсэн хонь өхрийн махан дуусаж байгаа юм байх. Нээрэн нялх биетэй хүнд шинэ мах хэрэгтэй. Маргаас цахаас ямар ч үнэтэй байсан хамаагүй хонь авахыг бодъё. Ийм бодоод хашааныхаа ойролцоо ирээд орох гэснээ нэг л халирч тэр хаваар баахан холхив. Гэр орон эхнэр хүүхдтэй байж танихгүй айлд орох гэж байгаа юм шиг ингэж хуулгаж бэмбэгнэж байх ч гэжтэй. Гэхээс урам хугарч өөрийн мунхаг ухаан муутаада эхнэртэй гомдсондоо тунчих гимшив. Шүн нэлээд орой болж удамжаар явх хүн амтны хөл татарч айлуудын гэрэлгээгээ цөөрсөөр байна. Дорж хашааныхаа завсраар харвал 3 гэрийнхэн бүгд унтсан бололтой тооноор нь гэрэл харагдсангүй. Хаалгаа тэмтрэн үзвэл ашгүй онцны ноосрыг мултлаагүй байхаар нь чимээ гаргалгүй хаалгаа онгоолгож ороод сайн түгжиж орхиод гэртээ сэмхэн орж чийдэн асаавал ханд охиноо хажуудаан тавиад унтаж байв. Хоолой засан чимээ өгсөн боловч сэрсэнгүй. Өлсөн ч гэж жигтэйхэн тул хөрсөн махнаас идлээ. Ашгүй зуухан дээр тавьсан цайн бараг халуунаараа байсан тул 2 аяг цай уугаад унтах гэж байтал охин нь яраглан уйллаа. Ханд цочин сэрж охиноо тэврэн бүүэлв. Дорж хажууд нь сууж наадах чинь яагаад унтаж чадахгүй уйлагнаад байна гэвэл ханд нойрмогнуудаар харснаа. Чихэн өвдсөн байна гэж Цэрмаа хэлсэн. Өнөөдөр бараг тавилсангүй уйлсан юм. Харин оройноос овоо унтаж байна гэлээ. Тэгээд эм тан өгсөн үү? Чихэн дээр нь халуун жин тавь гэсэн. Жин тавиад овоо унтлаа. Одоо дахиад тавих уу? Түрүүн тавьсан нь халуунаараа байна. Чи минь унтаж амартаа мах идвүү? Ханд өөр юм ярьсангүй хүүхдээ бүүвэлэхэд уйлгаан болж төдхөн унтлаа. Дорж дээлэн тайлж орондоо ороод өвгөн нь маргааш нэг завандаа зах орж хонь олохыг бодъё. Бас базраас чаал гуйрлгуй надад өгөх байгаа гэж тал засан өгүүлэхэд ханд дуурсангүй. Дорж жаахан хэвтэж байснаа. Чи яагаад вэ? Надад уурлаад л байна уу? Гэвэл за унт хүүхэд битгийсрээч гэж ханд уцаарлангуй хэлв. Дорж охиныхоо үл мэдхэн амьсгалахыг чагнан хэвтэж байхдаа эмэгтэй хүн хүүхэд гаргаад шаал өөр болчих юм шивдэ. Хайш зан хүртэл өөр болж намаа гэхээсээ хүүхтэлгэх бололтой. Энэ маань ийм зантай болоо юу? Эмэгтэй хүн бүхэн тийм болдг юм уу? Энэ яцаараа бол удахгүй намайг хүн гэж бодохгүй болж ад шоо үцгэн. Урд нь намайг инхрийлж аргадаад сүйд болтгсон. Одоо харин би үүнийг харагдаж байх нь уу? Гэхээс дургүй нь хурж хэрүүл өдмөр санагдан чээч надтай ярих дургүй байх шивдэ гэвэл ханд гайхан харж юугаач ярих билээ те. Дайн байлдааны ийм санд руу бачим цагт ажил хичнээн их байгааг чамаас илүү мэднэ. Гэхдээ түнд уурлаж бохимдох хэрэггүй байх. Би ч бас улсын чухал үйлдвэрийн ажилчин. Хүүхэд маллаж, гэрийн мухар сахиж, хар хүндээ нүд үзүүрлэгдэж байх нь хэрэг юм? Ажилдаа ормоор байна гэж бас хэрүүл гуйсан янзтай хэлв. Ажилдаа орох гинэ. Хүүхдээ яах вэ гэж дорж асуухтаа намайг сонжиж байна. Түүнээс биш улаан ялзраа амтнаа орхиод ажилд явах зүрх байхгүй гэж боджээ. Энэ талаар бодсон.
Охин аав ээжтэй аваачиж өгнө. Хөдөө газар ямааны суугаад амархан торно. Жаахан дулаарахаар нутаг руугаа явна гэж ханд бүр шийдсэн бололтой өгөөлөв. Дорж ийм үг сонсоод хэрүүл өдөж байснаа мартаж харин хөө хөхнөөс нь гаргаад дэмийн биш үү гэж чин үннээсэн асуув. Айгүй вэцэ. Би ямааны сүгэр хүн болсон юм гинлээ. Энэ хот газар сүүс айлч ховор юм. Хаврын тарчих цагт хөдөө байсан нь дээр бит хоёр санаа амар ажиллах хийн гэж ханд хэлв. Юу ч гэсэн сайн бодъё гэвэл бодох юм байхгүй. Би бүр шийтсэн. Чи намайг нутаг руу явах машины кабинд суулгаад өг. Би очиод охиныхоо байдлыг харцнаж 1-2 сар болоод эргэж ирнэ гэж ханд хэллээ. Дорж түүнийг ингэж шийтсэн бол яаж ятгсан буцахгүй гэдгийг мэдэж Дэмийл санаа алдав. 42 оны хавар хахир хатуухан болж үе хүйтэн хавсрах тавьж заримдаа цас орно. Ханд өглөө хажуухан босож гэр орноо янзлаж охиноо цадтал хөхөөж унтуулчихад Цэрмаагийн ихэд захиж орхиод гадуур гарав. Тэр охин төрүүлснээс хойш гэрээсээ тоотоохон гарчээ. Өдөр хоног өнгөрөх тусам биеийн тэнхэрч охин нь ч овоо торнож байлаа. Охин хөдөө гаргаж ажилдаа орно гэсэн шийдэн өөрчилсөнгүй. Дорж хэдийгээр дургуутсаж байсан ч сансандан хурж хэд хоногоос нөхөр нь унаа олж өгнө гэсэн юм. Аав ээж ах トゥ нартаа бэлэг болгон өгч яал зугаан юм цуглуулах бас эзгүй хойгоор аминда арчаа муутай нөхрөө хэцүүдэх байхаа гэж санаад түүнд тамхи тариа атгах чимэх гурил будаа олж өгöd явъя гэж бодсон юм. Годомж зээлийн газар олон хүн урдын адил язгнан нааш цайс зөрлцөн явах нь хэвээр. Ханд олны дундуур хутгалдан явсаар хамгийн түрүүнд олноо өндөр хоршоо гэж алдарсан 2 давхар ягаан байшинд орлоо. Тэнд хүн цөөн байлаа. Лангуу бүр өнгөж харвал уйлсан олон тавиуранд бараг хоосон худалдагч нар нь гівэрсэн бололтой сууцгааж орж гарах хүнийг ширтэнэ. Өнгийн эд бараа алглан хураасан баян тансаг дэлгүүр инхүү хоосон хөндий болсонд ханд төдийл гайхсангүй. Дайны эхний өдрөөс эд бараа ховордож эхэлсэн бөгөөд залтай мөнгөтэй этгээдүүд бөөн бөөнөр нь авч зойрлон хадгалсан учраас барагдахын янзгүй санагдаж байсан эд агуурс дорхноо ховордож багтсан юм. Өндөр хоршоонд худалдаж авчмаар юм цөөхөн байв. Ханд бүх тасгаар нь орж гайгүй сайн сураар зангидсан 2 чөдөр авлаа. Ямаа самнах сам, анжисны төмөр хошуу, чөдөр ногт зэрэг хэрэгцээ багтаа аар сархан зүйл байвч түүнийг худалдан авч байгаа хүн бараг алга. Идэж уух юм худалдаалдаг тасагт орвол учиргүй олон хүн шавааралд нь шүүгэлдэж байлаа. Юу юм бол гээд олон хүний дундуур шургалан байж харвал домбон яотон гарч байна. Түүнээс хэдийг авдгийн бэлгөө гэж санаад дугаарлан зогссон олон хүний хойно зогслоо. Хүмүүс хашгичин орилолдож, бие биенээ удчин урагшаа түрнэ. Хэний ч хэл үгийг тоохгүй танхаа байрын зарим хүмүүс тэр олныг гიშгэлэх төхөн урд дуранд дайрав. Тэнд зогсоод байвал өдрийг бармаар санагдсан тул олны шууганаас зүгтэн бушуухан гарлаа. Өндөр хоршооноос баруун тийшээ гудамжны 2 талаар зээгэлсэн хятадын олон дэлгүүр мохлог байх тул тийшээ явлаа. Хэд хэдэн мохлогт орвол эд бараа идэж уух юм зөндөн харагдана. Тэдгээрийн үн гэж ёстой тэнгэрт тулжээ. Ханд юмны үн асууж байж 2 хуван сам 15 төгрөгөөр хэдэн боодол танзуур хатсан яавн авлаа. Тэндээс гарч гудамж уруудын явсаар олны хөлийн газар зах руу шургав. Захийнхан яг л хуучин шигэ үймэн шүүгэж байна. Дайны өмнөхийг бодвол эд бараа ихэд ховорджээ. Гэлээч үнэн хатсан юм мэрсэр дайралтна. Ханд хүнээс асууж сургалан байж 70 төгрөгөөр 2 боодол дүнсэн тамхи авчээ. Нэгийг нь аавда, нөгөөг нь дорждоо өгнө гэж бодов. Ээжтэй бэлэг болгох юм олдсонгүйд урам хугаран явж байтал хамт ажилдаг бадарчтай улаан халц тулчихв. Хөөе сайн байна уу? Ямар сонир хүн бэ? гэж дуу алдвал бадарч инээд алдан угс хийж түүний гарыг шүүрэн авч чангаатгаад "Өгөөер, бид хоёр энд уулздаг байна шүү. За, би инсаа хүүхэд чинь том болж байгаа үстэй. Царай чи яасан цонхор байх юм бэ? Чамайг эргэж очих зав ёрдө гарахгүй ма. Зав гаргаад очлоо гэхэд хар хүн чинь юу гэж ч бодох юм бэлээ? Чаний сургийг гал норжмаагаас л сонсох юм" гэж олон үг боллоо. Хандыг төрөхөд хамт ажилдаг нөхд нь бараглан эргэж тойрч байсан бөгөөд эмнэлгээс гарч ирснээс хойш үеийн бүсгүй норжмаа 7 хоног өнжилгүй ирж үйлдвэрийн сонинг дуулгана.
Бас насан багш нь хаяа эргэж тойрч байжээ. За тэгэд манайхан бүгд сайн бицтэй ажиллаа хийцгээч л байна уу? Чи энд юу хийж яваа юм? Шинэ ээлжтэй юу? Ажиллах байна уу? Гэж ханд бас бөөн асуултаар болов. Ажил гэж ястаа улаан хоолгоор татаж байна. Би шөнийн ээлжтэй тэгээд үүгээр тамхи хайж явна. Манай цэг хийхэн бүгд сайн гэж Бадарч хариулаад хүүхний хөлөөс нь толгой хүртэл сонжин харснаа. Чэнгэд юу авав гэв. Ханд худалдаж авсан юм руугаа хялам хийснэ. Би хөдөө явах гэж байна. Тэгээд амтэн ах トゥ уд бэлэг болох юм хайж явна гэлээ. Хөдөө явах гинэ. Хизээ явах юм? Эргэж ирнэ үсттэй гэж Бадарч асуувал Ханд түүний сандрангуй царайг харж нэмхийлэн ирлгүй яах вэ? Охиноо хөдөө аав ээжтэрээ орхиод ирнэ. Хэд хоногоос явах гэж байна гэвэл чамаа их чинь тэр чигээрээ хөдөөний хүн болчих нь уу гэж айлаа шүү гэж Бадарч инээ хэлбэл чи юунд нь тэгж айдаг хэрэгэв гэж Ханд асуув. Цэхийнхэн сор болсон сайхан бүсгүйг алдчихсан л гэж. За марцганахаа боль. Бадарч түүнийг суугадан авч чи тэгээд аав ээжтэй өгөх бэлгийн зүйлээ олж амжив уу да гэд олны дундуур сүлжин алхлаа. Жаал зугаа юм авсаар байж хэдэн төгрөгөн барлаа. Харин ээжтэй л юу ч үгүй явж байна. Юу авах юм? Хөдөөний настай хүнд хэрэг болох юм авах гэсэн юм аа. Даавуу дайлам юу ч хамаагүй. Тийм үү. Би олчихыг бодъё. Энэ зах дээр чинь хүний хар нүднээс бусд нь байдагсан да. Одоо ч юм ховорцсон шиг байна. Бага юм дийлхийн янзгүй үнэтэй юм. Тийм шүү. Жишээ нь чи наа тамхи хідээр авав да. Нэгийг 70-аар авсан. За тэр бодол улаан тамхи 70 төгрөг гэдэг чинь атн тийм ээ агт морины үн шүү дээ. Тэр хоёр энэ ярилцсаар хүмүүсийн барьж яваа зүйлийг сонирхон үнийг нь асууж явлаа. Бадарч дайралтсан бүхэнтэйгээ үгээр сөргөөцөлдөж эд барааны үнийг нь буулгах гэж оролдоно. Чи өөрөө авахгүй юм бол хүмүүсийн юунд элдв тугаагаар нь дуудаж байдаг юм гэж Ханд сэтгэл зовонгүй хэлбэл Бадарч их л маадгар янзтай. Муу сан панц чин намын 8 ачтын шарыг нь хөдөлгөж ээлдвэр хэлж юмных нь үнийг хүн өнөмсгийн аргагүй буулган хэлж байхад зугаатай байдаг юм гэлээ. Ийн явж байгаад Бадарч нэг хүнээс шалсаар байж бодол дайланбийг 90 төгрөгөөр авлаа. Тэр хүн 150 гээд хөдлөхгүй байсан ч янз бүрээр ярьж хор шарыг инчим аажиж алай хошин үг хэлж инээлгчиж үзэн байж тийм үнээр авчээ. Ханд ээжтэй ийхүү дээлний өнгөтэй болсондоо маш их баярлаж байлаа. За одоо юу хэрэгтэй гэж Бадарч асуув. Ханд инээд алдан юу ч хэрэггүй. Чи зах ихний занг мэддэг сүрхий хүн юм аа. Би бол энэ дайланбийг тэр хүний хэлснээр л аван шүү дээ. Энэ хүмүүс зарах юмныхаа жинхэнэ үнээс хамаагүй дээгүр хэлдэг юм байна гэв. Хожиж байж л 8 хийх гэж зах дээр авчирдаг юм. Түүнээс биш хэн хоршооны үнээр нь өхөвдөө гэж Бадарч хэлв. За би харъя та. Охин маань сэрчгээд уйлж байгаа байх гэд Ханд түүний сугцсан гарыг тавилав. Бадарч энэ олон хүнд Ханд шиг сайхан хүүхнийг суугдан явж гайхуулмар санагдаж байсан боловч яах шарга байсангүй. За сайн яваад ирээрэй. Манай цэхийнхэн чамайг хизээ ирэх болоо гэд хүлээж суун шүү гэж хэлээд хүүхний гарыг чангатгав. Ханд түүнээс салж гэр өдөн буцахдаа дайн гэдэгч мөн ч гамшиг тарих юм аа. Манай энд дайн болоогүй ч гэсэн юм ховордож мөчг тачиг болсон нь дайны л уршиг шүү дээ. Хизээ дайн дуусаж эд бараа эд жоох юм илбэг дэлбэг болох болтоо гэж бодлоо. Хавар хахирган удаан өргөлж ялсан ч гэсэн зун хур бороо илбэг зуншлах сайхан байлаа. Зун сайхан болж байгаач хүн ардын сэтгэлийг зовоосон ширүүн дайн хизээ дуусах нь мэддэхгүй улам ширүүрсэн. Дайны сүудэр хүж дэлхийг хучин нүмерсэн хэвээр байна. Ал бажил аг амьсгаагүй их үйлдвэрийн газрууд голцоо илүү цагаар ажиллаж, ажилчин албан хаагчид ээлжин амралтгүй шахан зүтгэж, эдэж явах, эдэлж хэрэглэх юм их л ховордож, хотын олон дэлгүүрийн лангуу хоосорч, хүн хар орж гарах нь цөөрчээ. Энэ бүхний хүмүүс дайны уршиг гэж сайн мэдэж байсан болохоор хинж гомдол үл тавина. Ажилчин албан хаагчдад хаяа хэмжээтэй жаахан харгуурл, булан цай, тал тамхи тарааж өгнө. Тэр нь сүүлдээ цөөрсөөр л байна. Доржийн баазынхан зуны ихэнх сараас аймагуудаас ноос тээвэрлэх ажилд дайчлагджээ. Тээвэрч яваа тэргүүд хэл амгүй явна гэж ховор. Энд нэг нь эвдэрч, тэнд нэг нь сууж,
өдөр бүр хэрүүл дорвол хэлцээ яриа болж хурал зөвлгөн маргаан будлаан үл тасарна. Гэргийн ханд нь хэлснээр зүтгэж цэрмаач бас охиноо задгахгүй хөхтэй ядруу биетэй хүн хөдөө явж бие тэнхрүүлхэн дээргэж ятгсан учраас эхнэр хүүхдээ завхан аймгаас ноос ашиж ирэх машины кабинд суулгаад явуулсан билээ. Ханд нутагтаа сайн хөрсөн гэдгээ тэр жолоочоор хэлүүлснээс хойш захиа ирүүлсэнгүй 2 сар өнгөрчээ. Дорж эхнэрээ хөдөө явснаас хойш нэг хэсэгтээ их л ганцаардаж юм бүхэнд түүний гарыг харж байснаа мэдэж үе өгүүлэн санаж бас өрөвдөн хайрлах болов. Ханд хичнээн их ажилтай байлаач гэсэн хоол ундыг нь бэлдэж гэр орноо айлын дайтай авч явсан юм. Дорж хоол хийгээд ганцаараа идэх гэхэд нэг л эвгүй хачин санагдана. Хийсэн хоол нь ч амтшилтгүй. Нэг бол давсыг нэгтүүлж, үгүй бол огт давсгүй хоол хийн. Чансан сайн гэж ёстой л угаадас шиг хөөх юм болчихно. Ханд үнэхээр сайхан хоолцоо хийдэг байсныг санаж бушуухан ирээсэ гэж хүснэ. Харин эхнэрийг нэзгүй хойгоор цэрмаа заримдаа хоолцоо хийж өгнө. Сүүлдээ дорж гэртээ хоолцоо хийхэн бараг болж цэрмаагийн бэлдсэн цай хоолноос идэж уугаад ажилдаа явах болов. Орой өдөж гэртээ ганцаар уйдаж зөхөж байхад цэрмаа орж ирвэл түүний ганц наран гарна. Сэтгэлийн гүнд нууцлагдан байсан хайр дурлал нь үе зухал завж түүнийгээ хүчээр нугдарч цэрмаад халдан ойртохыг нүгэл хэмээн санавч заримдаа бие үнэхээр барьж стилэн гарыг нь барьж аяархан инхрэлэн илэхэд цэрмаагийн царай час улааж гараа бушуухан татаж аваад гүйн гардаг байжээ. Зуны нэг сайхан тогтоон дулаан үдэш дорж ажилласаа ирэхэд цэрмаа ирээгүй байлаа. Алийн болгон түүгээр хоолунд хийлэхв гэж бодоод чаддгаараа бүхэл мах чанах зур олон хоног шороо тоосондоо дарагдсан авдар самаан цэгцэлж байтал цэрмаа орж ирээд "Чээч бүр гэрийн эзэн шиг байх шүү. Би хог шорогч нэг завандаа цэвэрлэж өгнө гэж бодож байсан юм" гэд инээ талтан суулаа. Цэрмаагийн хорхоо хөргөм ялдам нэмсэглэл доржийг их л сандрасан билээ. Дорж тогоотой махаа эргүүлэх зур чамаар айлын болгон хоол хийлэхв гэж бодоод мах чанаж байна. Хоёулаа мах идий гэвэл цэрмаа юмч хэлсэнгүй. Түүний уншиж байгаад орхисон үн сонин авч гүйлгэн харснаа. "Уншсан сонин байна" гэд авдар дээр тавилаа. Дорж уул сонин авч зөвлөлтийн мэдээлэх товчооны товчхон мэдээг сонирхон уншснаа. Германы цэрэг ижил мөрөн рүү төрж Сталинград хот руу өнгөлцөж байх шивдэ. Өнгөрсөн өвөл Москвагийн дэргэдээс халам зохиулаад хашраагүй байна шүү. Тэдний нөөц барагдах болоогүй. Энэ зунытай нэлээд ширүүн байна. Фашистууд урагшаа сүрхий ахиж байгаа юм. Герман ноднон Москва руу дайраад бүтэхгүй болохоор өөр газраар азаа үзэж байх шивдэ. Сонинд бичиж байгаа мэдээ сэлтнээс үзэхэд Герман улам олон дивизийг фронт руу хаяж байна. Тэгэхэр цаана нь үлэмжих нөөц байгаа гэсэн үг. Гитлер зөвхөн өөрийн хүчээр байлдаж байгаа юм биш. Европын эзэлж авсан олон орны цэрэг зэвсгийг байлдаанд оруулж байна. Зөвлөлтийн эсрэг Унгар, Румын, Финляндийн олон дивиз дайнд оролцож байгаа тухай хэвлэлд бичиж байгаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ Германд эзлэгдсэн олон орны дотор фашизмын эсрэг хөдөлгөөн өрнөж байна. Польш, Чехословак улсын цэргийн нэлээд анги зөвлөлтийн улаан цэрэгтэй мөр зэрэгцэн Германтай тулалдаж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ дайн зөвхөн зөвлөлт Герман хоёрын хооронд болж байгаа юм биш. Хоёр ертөнц тулдаж байгаа юм. Халахын голд Япон их хүч хаяагүй. Хэрв Япон хэдэн 10 дивиз авчирсан бол дайн одоо хүртэл үргэлжилж байж ч мэдэх юм. Яагаад Япон багавтар хүчээр довтолсон юм бэ? Олон дивиз дайнд оруулах боломжгүй байсан уу? Хаанаас та? Би бодохдоо халахын голын дайн бол зөвхөн хөрөнгөж ертөнц манай хоёр орны цэрэг зэвсгийн хүчийг шалгасан сорилт байсан гэж боддгийн. Тэр чи яриангүй тийм. Дайсан ч шалгасан. Манайхч цэрэг зэвсгээ маневрлах арга ухаан, байлдааны уран арга, шин зэвсэг техникэн шалгасан. Тийм ч учраас цэргийн төрөл бүрийн анги оролцсон бизээ. Гэхдээ хатуухан шалгалт болсон шүү дээ. Хэрв Япон дайнаа унжруулж байгаад Германд довтолсон бол Японд боломж олгоогүй байх. Одоо хөдлөн гэхэд альж талаар алдаж болох хүнд сургамжийг халахын голоос авсан болоод зүрхэлж чадахгүй байгаа биз.
За, хоолчин ширхчихлээ. Бид хоёр цэрэг улс төрийн бодлого шүүмжлийн ярилцдаг болох нэ гэж Цэрмаа инээмсэглэн хэлбэл дорж яаран босч маха том зэс царанд гаргах зур дайнд оролцож явсан дайчид дайны тухай ярилцах хэрэгтэй шүү дээ. Харин базар шиг хараа мянхаа цалж толгой мэнд гарсан хүн бол гэхэд Цэрмаагийн царай улс хийж сайн ч байлцсан мууч байлцсан цаадагчин фронт дээр чамтай мөр зэрэгцэн тулдаж явсан нэг сумангийн цэрэг шүү дээ. Чи юунд нөхрөө үргэлж моолж байдаг юм? Гадны хүн сонсвол үеийн нөхөртөө атаархаж гих юм уу? Өөрөөр бодож болно гэхэд дорж чи түүнийг өмөрч байна уу гэж хэлэх гэснээ хэлээ хазав. Тэр хоёр маха дундаа тавиад идлээ. Дорж хэд хоногийн өмнө хувийн махны худалдаачдаас өрөөл хоньны мах авсан ажээ. Зуны халуун цаг учраас уул мах нь муудчих гээд байхаар нь Цэрмаа яснаас нь салгаж махыг нарийнхан хэрчэн дүүжилсэн юм. Түүнийхээ үлдсэн ясыг өнөөдөр муудахаас өмнө бүгдийг нь чанжээ. Цэрмаа сүүж мүлжих зур дорж руу халтхан харснаа. Халахын голд та хоёрын хэрхэн яаш байлцсныг нам засагч мэднэ. Ингэр дээрээ зөөсөн отон тэмдгээр хэн яаж байлцсныг харсан хүн андахгүй. Чамд нөхөртөө муу санах нэг гин байна шүү гэж сургамжлах аястай өгөөлөв. Дорж хариу хэлэх үг олдоогүй тул дуугүйхэн байв. Тэр хоёр өөр юм ярилцсангүй маха идлээ. Цэрмаа сайтар мөлдсөн яснуудыг хогийн савнд хийгээд тогоо савыг нь угааж цэвэрлэв. Дорж түүний саяхан хэлсэн үгийг бодож бэ нээрээ хамт ажиллаж байгаа нөхөртөө хал зохиод муу санаж байгаа гэж үү. Энэ ч ганцхан энэ хүүхнийг түүнээс харамлаад тийм бодолд хаж болсон байж мэдх юм гэж бодож суутал Цэрмаа түүний дэргэд сууж хөөхөн гихчин инээмсэглэн ширэн үг хэлүүлэх дургүй байна уу? Чамайг би нас барсан сайн нөхөр шигээ санаж явдаг юм шүү. Тийм болоод ч санаж бодсноо муу чаалгүй хэлдэг юм гэхэд дорж санамсаргүй санаа алдчихад гарыг нь аяархан илэхэд Цэрмаа өрдийн адил гараа татж авсангүй. Дорж болиглон зохилж буй зүрхээ чагнан оволзож байгаа хүслээс захирч дийлсэнгүй хөөхний гинэ тэврэн авч хацар дээр нь шуналтай нарахгүй үнсчихв. Цэрмаа нүдэ тас аниад чичирхэлсэн хоолоогоор дорж минь одоо боллоо хэрэггүй. Бид хоёр ингэх учиргүй юм шүү. Яста алдас болно гэж дуулдах төдий шивгэнэ. Чи надад чамаас өөр юу ч хэрэггүй. Би ганцхан чамаа хэл гэж бодсоор өдий хүрлээ гэж дорж мөн л хоолой чичрүүлэн хэлээд түүнийг лавшруулан чанга тавирхэд Цэрмаа хацарт нь хацраа нааж за боллоо. Олон хоног хөсөж мөрөдөж явсан сэтгэлээ тайллаа. Гэхдээ нь дорж түүний хацраа мэг ээлжлэн оцоход Цэрмаа тэнхэлгүй болсон юм шиг таг дуугүй болж элгэнд нь наалджээ. Тэр хоёр ийм явдал үйлдэх нь туйлын буруу гэж хэн мэдэж байсан ч гэсэн залуу онгон насныхан хайр дурлал хөсөл мөрөөдлөө захирч чадахгүй болсон байлаа. Цэрмаа сэгсийсэн үсээ засаад босохдоо доржийн нүрийг чи зүрхлэн харж чадсангүй. Том чивгүй юм хийлээтэй бидэн хоёр. Дахиад ийм юмд өртөхгүй явах юмсан. Чич бич том төвчээргүй зан гаргалаа та. Одоо над руу хайрын нүтээр битгий хараарай. Хамтынхаа нүрийг яаж харна гэж гэмшин хэлснэ год үсрэн гарчв. Доржч гисэн том буруу үйл үйлцэндээ бантаж яах ухаанаа олохгүй Цэрмаагийн хөлийн чимэг чагнан суужээ. Би чи нэр эхнэрийнхээ нүрийг яаж харна? Би юм барьж даанч тийсэнгүй. За яах? Эрхэн аль ихэс үцэх. Хүний яснаас гадуур юм хийсэн биш. Тас нь уучхан та гэж сэтгэлээ тайтгаруулах гэж оролдов. Тасалгаанд том бөгчмхэн ажээ. Гадаач ялгаагүй амьсгал авахын аргагүй халуун шатаж жолооч нар гаражийн сүдэр бараацхийн суусан нь харагдана. Хаяа машин дүнгэнэн гарч орно. Машин явах тоолонгоор нээлттэй цонхоор халуун салхи урсан орж ирнэ. Цонхны шилний завсар орсон хар батх нь гарч чадалгүй шил мөргөн дүнгэнэ. Дорж тэр батганыг үе нүдний булангаар харж бэ энэ батган шиг хаашаа гарах учраа олохгүй мөн гинэ. Сэтгэл санаа минь
уймарч байна та гэж бодлоо. Тэр нэгэн явдлаас хойш сэтгэл нь хямран яах ухаанаа олохгүй янз янзын юм бодон байжээ. Улирлын тайлан уншиж суутал базар орж ирээд "Наад тайлан чинь овоо болсон байгаа биз? Төлөвлөгөө норомч бэллээ" гэж баясангуй хэлээд хажууд нь суулаа. Дорж тайлан баталж гарын үсэг зураад "Харин тийм байна. Ноосон жаваа жолооч нар амархаа мэдэхгүй зүтгэж байна шүү" гэв. Базар энэ жилээс бүр үзэгдэхэн болсон хатуу хайрцагтай тамхиа гаргаж нэгийг доржид өгөөд өөрөө нэгийг асааснаа жуумагнан "Чээч хөөхний тэнгэртэй ир юм аа" гэхээр доржийн нөр халуу оргин өөдөөс нь харлаа. Базар тамхиа хэд сайн сорж дахин дооглох маягтай нэвхийлэн "Цэрмаг би 3 жил эргүүлж гойж говьшиж яваг чи андахгүй. Нэг л бүтэлтэй шийд хийлдэггүй байсан юм аа. Тэгсэн чинь чи сайн нөхрийнхөө бэлэвсэн гэргийг" гэтэл доржийн зүрх палхигээд явчихсан ч түүнийгээ мэддэхгүй хичээн "Базар минь чи юу яриад байна? Бэд хоёр" гэтэл базар тачгантал инээн гуян алгадаж "Ахыгаа битгий молигдох гээд бай. Хантыг эзгүй хойгуурч Цэрматаа сайхан наргиж байх шивдэ. Цэрма та хоёрын явдлыг хэн ч мэдэхгүй гэж бодсон биш үсттэй. Энэ ертөнцид ямар ч юмыг нуулаа гэсэн нууцлж болдгоо юм. Тэр хөөхний гიშгсэн мөрийг нь хүртэл би ажиж явдаг. Уржигдэр үдэш яалаа. Намайг мэдэхгүй гэж бодож байна уу? Бэ золтойл та хоёрыг жаргалан эдэлж байхад дээрээс нь орчихсангүй." Дорж ичид зовхтой босгон харайж түүний гараас шүүрэн авч За бол чи ер нь айл гэрийг тагнаж явдаг муухай хүн байна шүү" гэвэл "Тагнах юу байх вэ? Хайр сэтгэл гэдэг хүнийг яаж ч мэдэх юм байна. Ер нь хоёулаа эр улс шиг түс тас ярьчихъя. Намайг тэр хөөхөнд ойртох гэхээр чээс хаад хийгээд байсны учир олдлоо. Чи хэрэг хандыгаа бүрмэсэн явуулж хаад Цэрматаа ханилах гэж байгаа юм бол би саад хийхгүй. Харин тиймгүй бол бид хоёрын явдалд хөндлөнгөөс хөлөө битгий дүр. Хоёр эхнэртэй болох гээгүй юм бол буруу хараад хэвтэж бай. Олон юм ярих гээд байвал шившгийг чинь дэлгэж орхин шүү. Хэрэг Цэрма чиний үгэнд орж үг зөвл өөгч нь авдаг юм бол надтай ойртуулахыг бод. Зөрж давхиад байвал ах нь бас бодох санах юм биш үү гэж базар тулган хэлээд гараад явчих. Дорж учиргүй балмагдаж яах юу гэж хэлэх ухаанаач олсонгүй. Түүний хойноос харсаар хоцров. Хоёр биенээс нь өөр хэн ч мэдэхгүй гэж бодож агсан зүйлийг нь базар инхүү мэдэж бас хатуу үг тулгасанд бүр сандарч хачин боллоо. Олон хоног бие сэтгэлийг нь эзэмдэж чухам яаж хийдэхээ мэдэлгүй зовж явсан хайрын сэтгэлээ илчлэн жаргалаа эдэлсэн тэр үдшээс хойш хэн нүрээ харахаасаа ичиж зовн сэтгэлийн зовлон эдэлж байжээ. Түүнээс хойш Цэрма шагаасан ч үгүй. Доржич зүрх гарган тэдний дороогүй юм. Дорж учир шалтгааныг тайлж чадашгүй хүнд бодолд автан юу ч хийж чадсангүй. Өрөөнөөс ч гарсангүй суусаар 5 цагийн яндан хөнгөнөн дуугарахад ширээн дээр овоолсон хавцтай бичиг дансаа эмхлэн шүүгэнтэй хийгээд гэр өөдөө урамгүйхэн явхдаа юуны өмнө Цэрматаа уулзаж базрын ярьсан зүйлийг хэлж хэрхэх учраа олъё гэж бодов. Яаран явсаар гэртээ ирвэл Цэрма ирээгүй байлаа. Сэтгэл нь донголзоод байж суух жарга олдомгүй санагтан хоол ундаж хийсэнгүй хөлийн чимээ чагнан орон дээрээ хэвтлээ. Ёрн яахан зов. Базар үнэхээр хотгож өмүүлж мэднэ. Цэрма түн царай өгөхгүй бол намайг ятгсан гэж санаад хандад заавал хэлнэ. Хандад хэлдэггүй юм аа гэхэд намайг шалиглан завхаарсан гээд дээш доош нь бичгээсэн сийхгүй. Хандаас яагаад захиач үгүй ор сурахгүй болчихов. Арай надаас хөндөрч орон нутгата тэр чигээрээ үлдчих юм биш байгаа. Тэгвэл миний зам шулуудаж Цэрматаага ханилъя. Намайг ингэж бодож байхад Цэрма зөвшөөрөхгүй бол яана. Аваал гэрги амнаас тасарсан ам нялхуурэ үүр догоорон орхих гिचүү.
Үгүй би юу бодож байна? Энд ч сам орсон хүний бодол бизээ гэж бодлоо. Нар хааны толгой хойд огцом өксөж байвч халуун буураагүй бололтой. Хаалгаа онгойлгох гэхээр гэрээр хар ялаад үрчгээд болдгүй. Дорж хийх ч юм олдохгүй тул хэвтэй адил байв. Цэрмэ хайцсан бүүмэд ирээгүй л байв. Хүлээсэн хүнд цаг өнгөрөх биш. Хашааны хаалганы хонх хизээ жингэнэн дуугарах бол гэхээс байц сууж үлж чадна. Арга бараад Цэрмагийн аавын дорлоо. Аав нь бас эзгүй байв. Эх нь халуун цай хатсан боорцгоор дайлав. Батболдхөө дорж дэрхлэн сүйт болно. Хүүг эрхлүүлэн эхтэй нь энэ тэрийг ярьсаар суутал нар шингэв. Цэрмэ одоохоо ирнэ гэж санаад гэртээ ороод мөн л чимээ чагнав. Хаалганы хонх дуурахаар шагаж харвал Цэрмагийн аав байхаар урам хугарав. Гэртээ хоригдсан юм шиг гарч чадсангүй босод суун холгсоор байтал гэгээ тасарч шөнө боллоо. Удаан хүлээсэн хаалганы хонх дуугарав. Сэмхэн шагаж харвал Цэрмаа сүтгэн явсаар аавын дан орчихов. Дорж гэрээсээ гарч хураалттай түлэн дээр гараад бараа харан суужээ. Цэрмаа аав ээжтэйгээ дүнгэр ярилцах нь бүдгхэн дуулдана. Зөндөө удлаа. Ботвол хоолунд идэж ууж байгаа вэзээ. Дорж хөдөлж чадсангүй суугаад л байв. Өмнөх гудамжаар нь хаяа нэг машин гэрлээ цацруулан явж өнгөрнө. Гэрийн хаалга дугарлаа. Дорж эндийн харвал Цэрмаа бололтой бараан дүрс бүртэлцээр гэртээ орж тооноор нь гэрэл туяарав. Дорж төг цоглох зүрхээ чагнан сууж байхдаа тэднийд орох уу байх уу гэж эргэлзсээр байлаа. Ороод юу гэж ярих вэ? Базар тэгж ярьлаа. Одоо яах вэ гэх үү? Ярихгүй юм а гэхэд харанхуйш нь хаалга үүдийг нь маажиж малтаад орохоор юу гэх бол. Дорж жохом яахан шийдэж чадалгүй суусаар байтал айл эмтэнч унтав бололтой тооноор нь уулзах гэрэл дараалан унтрав. Дорж дөөрсөн хэрэг ямар ч байсан уулзаж учраа олъё гэж бодоод түлэн дээрээс бууж Цэрмагийн гэрөөд хулган барих гэж байгаа муур адил гэтэв. Хаалганд тулж очиод чимээ чагнавал тагжиг. Хаалгыг нь тэмтрэх гэснээ гар нь халуун төмөрт ойрцсон мэт санагдан огцомхон татаж авлаа. Орох хэсгээ мэдэхгүй хүлгэлзэн байснаа бүдүүн зүрх гарган хаалгыг нь аяархан татвал төгжээтэй байна. Хатвчаар нь гараан оруулж онцыг нь мулталхад химбэг их сандарсан дуугарч гэрэлгэлсхий. Дорж хаалгыг нь хүчтэйхэн татан орвол Цэрмаа орон дээрээсээ босон харьяаснаа доржийг харж ингэж яах гэж чи байсан юм уу гэд хус шиг цагаан цээжи хөнжлөөрөө бушуухан ороод суухдаа үргэсэн тормын нүчиг тормолцсон гялалцах нүдэрээ зэмлэнгүй янзтай харав. Дорж хөнжлөөрөө далдалсан сайхан цагаан цээжийг нь зэрвсгэн харсандаа базрын ярьсан юм хэлэх гэснээр таг мартаж хэд том алхан тулж очиод хөнжилтэй нь хамт тэврэн авахд Цэрмаа булт төсрөн чичирсэн хоолойгоор чи яач вэ гэж шивгэнэ. Дорж лавшруулан тэврч үнсэх гэтэл Цэрмаа нүрээ буруулан болтоо дахин нүгэл хийхийг хүсэхгүй байна гэв. Нүгэлж гэсэн надад олдохгүй чархал юм шүү гэд Дорж хözөөгөр нь тэврвэл Цэрмаа хүчтэй түлхэн би гооч байна. Надаар битгий оролдооч. Сэтгэлээ барьж чадаагүйтэй өөрийгөө чигшиж байна гэхээр Доржийн тэврсэн гар суларч хоошоо боллоо. Цэрмаа хөнжлөөрөө бие ороож ховь цаяагүй намайг орхисон үнэн цай хань нөхөртөө өргсөн тангаргаа няцч үеийн бүсгүй хамтынхаа өмнө хэцээч цагаатгаж баршгүй нүгэл хийсэн би яасан унхаг хүмб гэснэ мэгшин уйллаа. Дорж яах ухаанаа олохгүй гөлрөн бэл энэ хүнийг ийм балаа юм руу татж оруулсан. Сайн нөхөртөө болон ханьсан журам технэртэй өгсөн тангараг журмаа би эвдсэн шүүтэй. Ястаа өөдгүй хүний хадаг болчихъя би. Одоо яаж та байц гэж бодоод Цэрмаа намайг яаж харааж загнасан ч би гомдохгүй. Хамаг юм надаас болсон. Бэл бороотой гэж арайхийн хэлбэл Цэрмаа нүлэмсэн арчаад хинхэнтэй борох хэрэггүй. Нэгэнтэл бороо гэдгийг мэдсээр байж тийм юмд өртсөн болохоор бие хараач зэмлээд яах вэ? Энэ явдлаас болж анд сайн нөхдийн харилцаа сэвтэх бий гэж айж байна.
Намайг зүгээр ойлгоорой гэхэд дорж хангантал санаа алдснаа сэмхэн гараад явчихв. Цэрмаа түүний хөлийн чимээг чагнан үе үе мэлтрэх нулимсаач арчилгүй бодол боллоо. Энэ хүн хэдүүний явдлаа жаргал гэж бодоод түүнийгээ дахин амсах гэж иржээ. Тэгэхэд би энэ тухай бодгосооч айж заримдаа өөрийгөө үсэн ядаж байгаа шүү дээ. Түүнтэй уулзраад нэг л эвгүй хачин санагдсан. Тэрхэн үедээ би сэтгэлээ захирч чадаагүйгээс ийм юмд өртлөө. Бид хоёрыг ийм болно гэж хинч бодохгүй. Дорчтой нэр холбогдсноос базартай хавцсан бол хинч зэмлэхгүй, хинч муу хэлэхгүй. Өгөж өргөцсөн хани минь хамгийн сайн дотны анд үе цаггүй үерхсэн сайхан сэтгэлд бүсгүйхээ нөхөртэй хавтна гэдэг ёстой. Хүний яснаас гадуур жинхэнэ завхаарсан хэрэг шүү дээ. Сэтгэл зүрхэндээ ийм эвгүй тол бишингээгээд цаашаа яаж сайн нөхдөй ёсоор үерхэж явах вэ? Хамттайгаа яаж уулзсан? Тэр маань удахгүй ирнэ. Ирэхээс өмнө газрын мухар руу алга болчих юмсан гэж бодлоо. 14-р хэсэг төгсөв.